Бүгдээрээ сайн байцгаана уу? Цааш нь хөдрийн мэрийн бичлэгтэй тавтай морил. За энэ удаагийн сэдвэр нэгдүгээрт таны ирээдүйд гарч ирэх хамгийн том боломж юу вэ? Хоёрдугаарт ирээдүйд таны мөнгө санхүү, гэр бүл, ажил, карьер ямар байх вэ? Гуравдугаарт ирээдүйд тантай хамт байх хүмүүс ерөөдөө ямар хүмүүс байх вэ? За тэгээд хамгийн сүүлд нь таны амжилтын өнгө юу вэ гэсэн сэдвтэй байгаа. За нэмэлтээр болохоор одоо төлөвлөж хүсэж байгаа зүйл тань ирээдүйд амжилт авчрах уу? Хоёрдугаарт таны мөрөөдөл тань биелэх үү? Гуравдугаарт бусдын зөвлөмжийг давах уу эсвэл өөрийнхөө замаар явах уу? За ирээдүйд танаас гарах золиос болон амжилт юу вэ? Ямар хүмүүстэй эртнээс хамт байж ямар хүмүүсийг явуулах хэрэгтэй вэ гэсэн сэдвэр хөдрийн мэргийн бичлэг эхлэхэд энхүү бэлэн боллоо. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл тань татагдаад байгаа нэг зургаа сонгоод уншлагатаа ороорой. Бичлэгээ зогсоож байгаад тайван сонгоорой. Нэгдүгээр үзрээ сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтай морил. За хамгийн ихний сэдв бол таны ирээдүйд гарах хамгийн том боломж юу вэ гэсэн сэдв байгаа. За танд одоо яштай ингээд яг гарч ирэх боломжууд юу вэ гэд ингээд картууд гаргахад нэг хүзэр бол бүр үнэхээр гоё хүзэрсэн. Тэрний юу вэ гэхээр та одоо үнэт хэдлэлтэй холбоотой ямар нэгэн бизнес эрхлэх магадлал өндөртэй. За тэгээд зүгээр нэг ингээд бизнес эрхлэх гэдэг байгаа юм биш. Тэрэндээ маш хэмжээний мөнгө санхүүгийн ажил, карьер гэдэг бүх тал дээр таныг өсгөж дэвжүүлэх маш хүчтэй ийм боломж гарч ирнэ. Тэгээд энэ үед та ерөөдөө маш их мэргэлзээтэй, маш их тэнэгэлцэн. За тэгээд таны нөгөө нэг тарих гэхээс илүү зүрх сэтгэл илүү давмгай. За тэгээд магадгүй хайр сэтгэл болон гэр бүлийн холбоотой асуудлаас үүдээд энэн дээр ингээд энэ боломжийг алдах магадлал их өндөртэй байхгүй юу? Энэ боломж орчмоор танд 5-7 жилийн дараа гарч ирэх боломжтой. Тэгэхээр аль болох ерөөдөө ийм боломж гарвал сэтгэл зүйн хувьд доктортой байгаад маш одоо ухаалгаар хандаад тэр хүртэл бас энэ чиглэлийн зүйлүүдийг маш гүнзгий нарийн судалсан байвал зүгээр. Яагаад вэхээр ингээд одоо ингээд өөртөө итгэлгүй байгаа карт ингээд буусан ерөөдөө одоо магадгүй таны мэдгүй салбарч гэдэг юм уу те эсвэл ингээд би чадахгүй дээ гэдэг нэг тийм итгэл муутагаас болоод ингээд боломжоо алдах магадлал маш өндөр байна. Тэгэхээр энэн дээр маш нягвар хандаад өөрөө маш сайн судлаад төлөвлөж чадвал таны амьдралд үнэт хэдлэлтэй холбоотой маш том одоо боломж гарах нэ. Энэ бас таны одоо зүгээр ингээд гинтэж байгаа боломж гарч ирээд байгаа юм ерөөсөө биш байна. Таны өмнө насны бас хийжсэн буянтай холбоотой, буян хийжсэн одоо зөв үйлтэй холбоотой, зөв үйлрэлтэй холбоотой амьдралтай нэрж байгаа боломж юм байна. Гэхдээ энэ боломжоо тухайн үед та өөрөө хүртэж чадахгүй юу гэдэг бас өөрөө шийднэ. Хүн ер нь одоо ингээд заяагцсан хувь заяаныхаа дагуу 100% явдаггүй. Тухайн үеийн хүний бас одоо шийдвэр гаргалтаас шалтгаалаад үнэхээр гоё заяагцсан маш олон боломжуудынхаа тэрнгээрээ ингээд явж чадахгүй өнгөрүүлдэг хүмүүс гэж байдаг хувь заяаныхаа дагуу биш. Гэтэл хувь заяагаа бүр давуулаад улам хүчтэй болгоод бүр хувь заяагаа хүснээрээ эхлүүлдэг хүмүүс хийж байдаг. Тэгэхээр та амьдралаа бас яаж авч явмаар байна гэдгээ ерөнхийдөө бодох хэрэгтэй. За хоёрдугаар таны ирээдүйн мөнгө санхүү, ажил, карьер, гэр бүл ямар ах вэ гэж байна. За мөнгө санхүүгийн хувьд бол таны ойрын 2-3 жилийн хооронд бол жоохон тогтмол бус байдалтай байна. Ер нь нэлээд одоо ингэ зохицуулж шийдэж чадаагүй асуудлууд ихтэй. Тэдрээ ингээд одоо нуур тормоогоор хой тормоогоо нөхөнөд гэж жоохон тиймэрхүү асуудал ихтэй байна. Гэхдээ 4-өөс одоо яг 7 жилийн хооронд дараа яг энэ 2-3 жилийн дараа дуусаад шүү. Тэгээд тэрний дараах 4-7 жилийн хооронд бол мөнгө санхүүх хувьд бол маш олон боломжууд ирэн дээрээс нь та одоо хийж байгаа зүйлүүдийн үр шимийг хүртэж ирэх цаг хугацаа ирнэ. Тэгээд тань дээр бас зөвхөн үр шимээ хүртээд ингээд суухгүйгээр маш ухаалаг бас хандаад энийгээ тодорхой хэмжээний маш том одоо таныг байсан ч байгаагүй ч одоо үргэлжилж идэг маш том бизнес болгож чадвал энэ чинь таны бүр ингээд насан туршдаа одоо хэрэглэх, эдлэх ийм том хөрөнгө болж хувирнаа. Зөвхөн та төдийгүй таны үр удамж гэсэн ингээд хангалттай ингээд одоо хангалуун сайхан амьдрах тийм том өв хөрөнгө болсон тийм бизнес болж хувирна. Тэгэхээр
Та одоо яг ингээд тэрнийхээ суурийг тавих гад магадгүй яг тэр бизнес эхлүүлэх гээд хүмүүстэй уулзаад эсвэл ингээд яг одоо юу хийх вэ, яах вэ гэдэг дээр ингээд байгаа юм гүштэн дээр байгаа байхгүй. Энэ үед чинь тань маш зөв хүн уулзаж учран тантай танд үнэхээр туслах, таныг үнэхээр дэмжих. Тэр хүнд та харин ашигч хонжоо гаргасан зан, амин хуваа хичээсэн зан огт гаргаж болохгүй. Энэ бол таны амьдралын бас нэгэн одоо хэмжүүр орж ирэх хүн, таны амьдралд бас нэг шалгуур олж ирэх хүн, өнөөдрийг хүртэл таны хүн чанар, өнөөдрийг хүртэл одоо хувь хүн чинь ямар хүн болж төлөвшсөн юм бэ гэдэг хорвоо ертөнцөөс таны шалгуур болох ийм хүн ирнэ. Тэр хүнд та үнэхээр зөв сэтгэлээрээ яг хүн шиг үнэхээр яг хүн чанартай хандаж чадвал энэ хүн таны амьдралд маш том тэр суур бизнесийг чинь магадгүй санааг нь олгох, эсвэл хүнтэй зуучлж өгөх, эсвэл хамтрах ч юм уу маш том суурийг тань энэ хүн тавьж өгөх хүн гарч ирэхээр байна. Тэгэхээр энэ бас л таны одоо хувь заяатай холбоотой энэ картууд буугаад байна гэсэн. За таны гэр бүлийн хувьд болохоор жоохон харилцааны тал дээр ер нь жоохон асуудалтай. Тэгэхээр та өөрөө бас одоо яг нөгөө харилцааны тал дээр гэр бүлийн харилцааг хэрхэн авч явах вэ, хэрхэн хөгжүүлэх үү гэдэг тал дээр одооноос эхлүүлээ та гэр бүлтэй ч гэр бүлгүй ч судлах хэрэгтэй, суралцах хэрэгтэй. Өөрхөн үзэл бодлыг ингээд бүр 0 дээр тавьж агаад одоо маш олон зүйлсийн талаар, гэр бүлийн талаар маш олон одоо сэдвүүдийн талаар олон хүмүүсээс, олон сургалтаас ингээд та үргэлж суралцах хэрэгтэй байна. Бүр өдөр бүр тэгжээж та гэр бүлээ маш гоё авч явна. Тэгхгүйгээр за угаасаа болдог юм чинь, угаасаа гэр бүл байдаг юм чинь, ингэх ёстой юм чинь гэж бодвол харилцааны тал дээр асар олон асуудал гарсаар байгаад ингээд таны одоо яг орчмоор нэг 10-аас 15 жилийн дараа харилцааны тал дээрс болоод одоо салах ч юм уу, эсвэл маш том ингээд бүр харилцаа холбоогоо болох юм жоохон хүнд хэцүү байдлууд үүснэ. Тэгээд энэ нь ингээд гинт нэг өдөр болоод байгаа юм биш. Харилцаа маш удаа олон жил ингээд жоохон хэцүү явахаар байгаа байхгүй юу? Тэгэхээр олон жил ингээд сэтгэл зүйн хувьд тайван бус, амар амгалан бус байна гэдэг чинь өөрөө эргээгээд мөнгө санхүү, ажил, карьер бүх юмд маш хүчтэй нөлөөлнө. Төрөний боломж дээр ч гэсэн гарсан штэ. Ингээд гэр бүлийн асуудлаас бас жоохон ингээд үүдгээд байна гэд. Тэгэхээр энэн дээр та одоо анханасаа хувь заяа энэ бүхний үнэхээр гоё авч явмаар байгаа бол анхаарад хувь хүний төлөвшөлт болон гэр бүлийн тал дээр илүү сайн судлаад өөрхөн ингээд би угаасаа ийм үзэл бодолтой, би угаасаа ийм хүн гэж яхарлахгүйгээр маш сайн суралцах хэрэгтэй байна. Ингэж чадвал таны амьдралд маш гоё боломжууд гарна, таны амьдрал маш гоё гэрэл гээгээтэй болно, маш гоё хүмүүс таны амьдралыг хүрээлнэ. Дээрэс нь ажил, карьерийн хувьд ч гэсэн маш амжилттай байна. Таны хамтардаг хүмүүс ч гэсэн таныг маш гоё ингээ хүрээлж таныг хүндэлнэ. Энэ хүндлэл таны гэр бүлээ авч явж байгаа, гэр бүлтэйгээ байгаа хүндлэлээс маш хүчтэй төрнө. Ер нь таны амьдралын одоо хүний юм юу гэж байдаг байхгүй юу? Амьдралын одоо төрөг тавиланд гэр бүл нь хэдэн үе, ажил, карьер нь хэдэн үе, ер нь юуны төлөө төрсөн хүн, энэ амьдралд ямар зорилготой төрсөн хүн гэдгээс хамаарат хувь нь их байдаг байхгүй юу? Таних дээр болохоор гэр бүлийн хувь 70% гэж гарсан буюу гэр бүлийн чинь амьдрал хэр тогтвортой, хэр сайхан байна. Төдий хэрэгээр бусад зүйлүүд чинь ингээд өндөрсөх ийм одоо хувь заяатай хүн байгаа байхгүй юу та? Тэгэхээр гэр бүл гэдэг сэдвийг ингээд та ойлгож ухаарахын тулд хичээх хэрэгтэй. Тэгээд тэр чинь угаасаа гоё явж байгаа үед одоо сайн сайхан ханаа болоо та өөрөө ч хүний сайн хань байгаад энэ харилцаагаа маш гоё авч явж чадвал ажил, карьер, мөнгө, санхүү бүх зүйл маш гоё байна. Тэгээд таны одоо хандлах хүн, одоо магадгүй ханилцсан байгаа эсвэл хандлах байгаа хүн таны амьдрал асар олон зүйл танд чиглүүлж өгнө. Гэхдээ нэгэнт хоёрын энерги чинь буюу гэр бүлийн энерги хэцүү болсон байвал таныг маш буруу тийш нь зална. Гэр бүлийн чинь энерги дээшээ тогтон гоё байж чадвал таныг маш зөв тийшээ залаа таны амьдрал их өөдөө байхаар. Тэгэхээр гэр бүлийн энерги гэдэг зүйл бас маш чухал буюу та ингээд харьцааны тал дээр юмнууд сурахаас гадна энергийн чиглэлийн одоо энэ сүнслэг чиглэлийн зүйлүүдийг бас ойлгож ухаарах шаардлагатай байна. Гэрийнхаа энергийг бас яаж гоё байлгах вэ гэдгийг хүртэл амьдралдаа суралцах энэ зүйлүүдтэй ойр байх хэрэгтэй байна гэсэн үг. За ирээдүйд тантай хамт хүмүүс ирэхэд ямар хүмүүс явах вэ гэдэг дээр за зарим талаараа бол нэлээд эерэг гоё хүмүүс, за зарим талаараа бас таны амьдралыг маш их сорьсон хүмүүс байна. За энэ сорьсон хүмүүс бол таны амьдралын бүр
зүгээр ингээ гинт гарч ирэх хүмүүс бол биш. Өмнө байсан нэлээд амьдралд чи ингээ төв удаад өчрүүлээд байсан. Тэгээд ингээд цааш төв удаад өчрүүлээд явах юм хүмүүс. За ер нь энэн дээр ингээд зөвлөгөө картан дээр бол энэ хүмүүстэйгээ эртгэн уулзаад яг юунд ингээд одоо уурлаад байдгийг гомрохоод идэв ч юм. Тэг яг яагаад гэдгийг бүрэн сонсоод тэр хүний яг сэтгэлийг ингээд бүрэн амраагаад тэгээд харилцаа холбоогоо ингээд ивэр зүйтэй таслах хэрэгтэй гэдэг ийм зүйл буусан. Тэгэхээр яагаад вэхээр ямар нэгэн асуудал гараад нэг та зүгээр хэлсэн байхад нөгөө хүмүүс чинь ингээд зүгээр болоогүй амьдралч чинь ингээд төвөгчлүүлээд идэх хүмүүс идэг штэ. Ийм хүмүүсээс болж таны амьдралд ингээд бас болох ёстой тэр эерэг зүйлүүд нь ингээд багасаад идэг. Амьдралыг чи одоо гоё сайхан цаг хугацааг ингээд хумслаад идэг учраас эртхэн энийг ингээд хэцүү янз янзын асуудалтай юмнууд байл шийдэх хэрэгтэй. Тэгээд нэмэлт картан дээр таныг бас зан чанар үг хэллэгийн анхаар харилцаа холбоогоо анхаар гэдэг карт. Ер нь харилцаа холбооны картууд бүр тань дээр маш их болсон. Хүн хоорондын харилцаан дээр анхаарах хэрэгтэй. Би угаасаа ийм хүн, би угаасаа тэгдэг, би угаасаа ингэн гэд аашлаад ингээл зүгээр дэвдгийн дэлгүүртээ агтаач бай. Эсвэл нэг ямар нэгэн байгууллагад ороод ч бай хэрэлдээ дээж болохгүй. Хичнээн тэр газрын буруу байсан бай, тэр хүний буруу байсан бай. Маш ухаалгаар бодоод энэ хүний цаана ийм учир шалтгаан байгаах би ч гэсэн ингүүлний өдөр ийм асуудал надад ирвэл яах вэ гэд ингээд маш ингээд юмны наандах цаантахыг бодоод ингээд тэсэх хөстөө үедээ тэсээд маш ухаалаг байх хэрэгтэй. Энд стресс нэрвээ бараад яваад байвал тэр бүх зүйл чинь эргээгээ таны амьдралд үржигдээд ирнэ. Амьдрал угаасаа өөрөө юу таринд хүнийг л хураадаг. Зүгээр л ингээд энэ тийм дууралж уцаарсан тэр байдлууд чинь таны амьдралын зүгээр нэг хэсэг юм шиг боловч эдгээр чинь нэг өдөр бөөндөө маш хүчтэйгээр танд хүнд цохилт болж ирж магадгүй. Нэг өдөр та бүр нийгмийн маш олон хүмүүсээр ингээд дэвслүүлэх тэр нөгөө хүмүүст хэлжсэн үгнүүдээ хэд дахин ингээд сонсох өдөр ирж магадгүй учраас боломжтой хэрэгтэй. Ер нь тэгэл одоо бүр зүгээр сошиал орчинд хүртэл маш болгоомжтой хэрэгтэй. Хүнийг харааж доромжилсан эсвэл шоолсон мууг нь үзгэсэн тиймэрхүү юмнууд хүртэл хэрэггүй. Эсвэл та гэлдэг юм ахээ таны үр хөвгтийг нэг өдөр нийгмээрээ доромжлох өдөр ирж магадгүй. Тэгэхээр энэн дээр маш ухаалаг хандах хэрэгтэй буюу харилцаа холбооны гар ихсүүд энэ дээр бол танд хатуу сануулгууд явуулсан байна. За энэ дээр бол анхаарах хэрэгтэй. Тэгээд эрэг тал дээр гэвэл таны амьдралд ийм өглөөгч тусархуу хүмүүс маш их байна. Ер нь нэг тусалчи, ер нь нэг ингэчи, тэр маань яасан бол, энэ маань яасан бол гэдэг юм халамжтай тусархуу хүмүүс бол таны эргэн тойронд маш их байна. Энэ нь таны бас тийм зан чанартай их холбоотой гэсэн үг. Таны одоо өнөөдрийг хүртэлтэй ингээ хүмүүс тусалж исэн, тэр маань энэ маань гэжсэн тэр сэтгэлээ тань одоо эргээгээд яг тийм хүмүүс ингээд олноороо таны амьдралд байх болно. Тэглээгээд бас ингээд бусдаас тусламж аваад амьдрчих юм байна гэж бодож болохгүй. Өөрөө хүчтэй байж, өөрийнхөө амьдралд эзэн байж шүү гэдэг тэр гол одоо чиг шүүм алдахгүйгээр явах хэрэгтэй. За таны амжилтын өнгө юу вэ гэдэг сэдв байгаа. Энэ дээр олвол улаан, ногоон, шар гэсэн өнгүүд гарсан. Энэ болохоор 25 оны тань одоо амжилтын өнгө шүү. 25 оны туршид гэсэн үг. Тэгэхээр та 25 онд илүү амжилттай байхаг хүсвэл энэ өнгөнүүдийг хэрэглэж болно. Аз буюу одоо тийм ингээд юм гинтийн боломжийг өөртөө их дуудмаар байвал цагаан өнгө танд бас их тохиромжтой байна. За 25 онд хамгийн тохиромжгүй өнгүүд болохоор хар, улбар шар гэсэн хоёр өнгө байна. Тэгэхээр энэ хоёр өнгө бол одоо муу өнгө биш. Зөвхөн 25 онд бол танд жоохон тохиромжгүй. Таны одоо яг хүртэх хөстэй хувь зайнаас ингээд жоохон татах гэх юм уу тиймэрхүү өнгө байна гэсэн. Тэгэхээр илүү энэ өнгнүүдийг саяны 4 өнгийг хэрэглүүл зохимжтой байна. За ингээд ерөнхий уншлага маань дуслаа. За нэмэлтээр болохоор одоо төлөвлөж хүсэж байгаа зүйлс тань яг ингээд хийгээд явж байгаа энэ зүйлсүүд тань ирээдүйд яг үнэхээр амжилт авчрах уу? Эсвэл ингээд шал дэмий юмд өсөж зориод байна уу те? Хоёрдугаар таны мөрөөдөл тань биелэх үү? Яг мөрөөдөж байгаа хүсэж байгаа зүйл тань биелэх үү? Эсвэл одооноос ингээд замаар өөрчлөх хэрэгтэй байна уу? За бусдын зөвлөмжийг дагах уу? Эсвэл өөрөөрөө явах уу гэд яг ингээд бусдын зөвлөмжөөр явал таны амьдрал гоё болох гэдэг юм. Эсвэл таны дотроос тэр гарч ирээд байгаа тэр дотоод хоолойгоо сонгуул таны амьдралд өөрчлөлт дараагийн түвшинд гарах гэдэг нь үү?
За ирээдүйд танаас гарах золиос бол амжилт юу вэ? Танаас юу ямар золиос гарах гээд байгаа. Тэр золиосыг гарахын тулд юунд одооноос бэлдэх ёстой нэ? Энэ золиосноос үүдээ танд ямар амжилт юу ирэх гээд байгаа. За ямар хүмүүстэй эртнээс хамт иж ямар хүмүүсийг одоо явуулах бас хэрэгтэй байна вэ гэсэн сэдвүүдээр нэмэлт орноо. За хэрвээ та нэмэлтийг авах хүсвэл зааврын дагуу хаалттай группт ороод ирээрээ тэгээд хэдүүлээ өргөжлүүлээд нэмэлтээрээ уулзцгаая. За ингээд коммент хэсэгт би амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун байдаг гэж гоё информашн бичээд баталгаажуулаарай. За тэгээд та эд маань нэмэлтээрээ ороод ирээрээ та бүхнийг хүлээж 2 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн мэрэглөө шилжцгээе. За 2 дугаар үзрийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай морил хамгийн ихний сэдв нь за таны ирээдүйд гарч ирэх хамгийн том боломж юу вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр ерөөдөө энэ хүзрийн мэрэг дээр аль болох би яг хувь тавилангийн талаас танд одоо заягдсан зүйлүүд нь юу юм бэ гэдгийг харж байгаа шүү. За ерөөдөө яг таны хувьд болохоор хамгийн том гарч ирэх зүйл нь хүн хоорондын харилцаа гэж гарсан. За ерөөдөө өмнөхдөр бол илүү одоо материалын зүйл төр гарсан бол таних дээр одоо хүн хоорондын харилцаа буюу networking гэж ярьдаг штэ тий. Та ер нь бол маш юм мэдлэг чадвартай байна уу эсвэл ингээд салбартаа тэргүүлж байгаа маш амжилттай гэдэг одоо чиглэлийг нэрийдлийг ингээд өөртөө хүртсэн авсан те ингээд ийм хүмүүстэй маш харилцаа холбоо сайтай байна. Найз нөхөд олох эсвэл ингээд бизнесийн түүш болгох ч юм уу маш олон тийм хүмүүстэй ингээд маш амжилттай байна. Яагаад гэвэл та өмнө наснда маш олон хүмүүст одоо буян хийж хүмүүсийг амжилттай болгоход нь ингэж тусалж исэн юм аахгүй. Тэгээд та энэ наснда одоо тэр хүмүүсийнхэн бас ингээд ач тусыг тэр хүмүүсийнхэн гоё ивэл хүртээлийг ингээд бас авах гэж ирсэн. За мэдээчрээ тэглээгээд одоо өөрөө юу чихгүй энэ хүмүүс надад туслана гэж болохгүй. Тэр хүмүүсийн одоо тэ төдий хэрээнд та өөрөө байж ич тэр хүмүүстэй уулзаж уулзах боломж таны амьдралд тохион. Тэгээд нэгэнт одоо нэг төвшөнд ирсэн үедээ хамтдаа бөөнөрөө ямар нэгэн зүйлийг эхлүүлэхэд бол өстой уулыг нураах чийсэн хэмжээнд маш хүчтэй одоо юу ч одоо хийж чадхуйц тийм гайхалтай бүхнийг хийх хүчин чадалтай болно гэсэн. За энэ тэгвэл хизээ болох гэдэг юм гэхээр ерөөдөө 6-10 жилийн дараа гэж гарч ирсэн. Тэгэхээр энэ хүртэл та өөрөө хувь хүндээ маш анхаарад хийх ёстой зүйлүүдээ хийгээд тэр дээд одоо маш хүчтэй хүмүүсийн төвшөнд очлоо би өөрөө ямар хэмжээний зүйл сурцсан байх хэвтэй, юу хийсэн бүтээсэн байх хэвтэй, оюун ухаан маань ямар ах хэвтэй, бие галбар маань ямар ах хэвтэй, бүтээсэн зүйл маань ямар ах хэвтэй тэ бүх юмнууд дээр анхаарал одоо тавиад маш хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тэгээд энэ чинь ингээд зөвхөн одоо юу гэдгийг Монгол хүмүүсээр хязгаарлагдахгүй байхгүй ингээд картн дээр ингээд одоо цариуцсан өнгөнгийн төстэй хүмүүс энэ болохоор яг зүгээр гадаад хүмүүс ч гэсэн байгаа буюу магадгүй ингээд дэлхийн том одоо бизнесмэнүүд байна уу те маш гайхалтай хүмүүстэй та уулзаж очиж бүр зүгээр ингээд таньдаг биш бас ингээд их дотны ийм одоо болох. Тэгээд энэ хүмүүсийн хувьд энэ хүмүүсийн амьдралд бас та нэг чухал орон зайг эзэлдэг хүн болох гэдэг аахгүй ийм. Энэ бол таны амьдралд заягдсан маш том боломж аа. Тэгэхээр тэр хэмжээний хүмүүстэй байхын тулд та өөрөө хичээх хэрэгтэй. Тэгээд тэр хэмжээний хүмүүстэй ирчээд таны одоо хамтарч юу хийх, яах их бүх зорилгууд чинь төлөвлөгөөнүүд чинь бас тодорхой авах хэрэгтэй. Зүгээр байхын хүн таньдаг байгаад таны амьдрал ямар ч нэмэргүй. Таны амьдралд ийм гайхалтай одоо төвшний дээд хүмүүсийг ингээд заяах гадахад та энэ хүмүүстэй хамтраад юу хөө яах вэ гэдэг амьдралын чинь ингээд төлөвлөгөөнүүд энэ юмнууд чинь ингээд гарцсан байх хэрэгтэй гэсэн. Тэгэл одоо ингийн жишээ нь үнхээр гадаад ийм гайхалтай хүмүүс бас байгаа юм байна гэж бодоод ядаж хил дээрээ анхаарах, за өөр одоо юу гэдэг ингээд бусад юмнууд дээр анхаарах гэдэг ч юм уу. Ингээд та амьдралынхаа төлөвлөгөөнүүдийг бас ингээд хүртэх хэрэгтэй. Хүн одоо заягдсан хувь зээнийхэн дагуу бас ингээд бүгд явдаггүй. Учир нь одоо үнэхээр хувь зээ зайгаад ингээд те өмнө насныхаа буянгаар ингээд танд аз тохиол ивэл ирээд ахад зүгээр өнгөрүүлчдэг хүмүүс байдаг. Эсвэл ингээд одоо юу гэдгийг бүр хувь зээгаа давуулаад бүр ингээд илүү хүртээд хувь зээгаа бүр шинжлээд гоё болгодог хүмүүс ч гэж байдаг. Тэгэхээр та өөрхөн хувь зээг ямар ойлгомоор байна төдий эргээр энэ хувь зээгаа хүртэхийн тулд хичээл зүтгэлээ гаргах хэрэгтэй гэсэн үг.
За хоёрдугаар сэдв нь ирээдүйн ирээдүйд таны мөнгө, санхүү ямар ах уу, гэр бүл ямар ах уу, ажил карьер ямар ах уу гэсэн сэдв байгаа. За мөнгө санхүүгийн тал дээр бол та нэг тийм хүнээс холбоотой ч юм уу нэг найз нөхөд ч юм уу эсвэл түнштэй холбоотой нэг тийм хоорондын ямар нэг юм зүйлээ нэгээд тэрнээсээ маш их амьдралын юм тогтсон санхүүгээ авч явах зүйлтэй болно. Гэхдээ тэр зүйл чинь бас ингээд тодорхой хугацаанд явж байгаад та хоёрын хоорондын хагарал тиймэрхүү зүйлээс болоод ингээд таны амьдралд бас ингээд жоохон хүн дундалтын үеуд ирэх магадлал их өндөр байхгүй. Тэгэхээр анхааруулга үзэр дээр юу гэж ирсэн бэ гэхээр тантай хамтрах амьдралдаа ингээд яг гоё бизнес хамтрагч болоод юмаа хийх зүйлдээ зөвшөөрөөд ингээд цаашдаа энийгээ ингээд хийгээд явж болно. Энэ чинь бас амьдралын чинь тодорхой хэсэг хугацааг чинь бүр ингээд хангаад аваа явахаар юм ажил бизнес болно. Гэхдээ та хувийн бас мөнгө санхүүгийн тал дээр ордог тодорхой хэмжээний олон төрлийн их үүсвэр орлоготой байх хэрэгтэй. Тэгжиж яг тэр нөгөө нэг амьдралд чинь маш гүн гүнзгий санхүүгийн уналт ирэх гээд байгаа үеэс та өөрийгөө хамгаалж чадна гэж байгаа байхгүй юу. Тэгээ зөвхөн тэр үед чинь зөвхөн танд бас хэцүү байхгүй. Таны гэр бүл эргэн тойрны хүмүүс ч гэсэн хэцүү үе ирнэ. Тэгэхээр энэ үе дээрээ ингээд өөрийгөө хамгаалахын тулд нэгдүгээрт санхүүгийн маш мэдлэгтэй байх хэрэгтэй, хуримтлуулсан мөнгөтэй байх хэрэгтэй. Дээрээс нь та ингээд хүнд хэмжээний мөнгө огт зээлүүлж болохгүй гэдэг юм анхааруулга ирсэн буюу таас өөрөө ингээд нэг хүн тусалчи, хүнд ингэчи, тэгчи гэдэг юм сэтгэл ихтэй. Тэрнээсээ болоод хэмжээний мөнгө бас ингээд хүнд ингээд алдах гэдэг магадлал их. Ер нь амьдралд чинь ингээд бас ганц хоёр тохиолдол биш. Ер нь цаашдаа ч их магадлал их учраас энэн дээр ерөнхийдөө хатуу байгаад хүнд үгийн сэтгэлийн хань болсон ч юм ингээд тиймэрхүү төрлийн тусламж бол хангалттай өгж болно. Түүнээс биш мөнгө санхүүгээр ингээд байнга туслаад иж болохгүй. Тэр хүмүүсийг та ингээд аварж байгаа биш алж байгаа гэсэн үг. Яг тэгэхээр бүх юм ингээд байнга бэлэн байгаа дээр тэр хүн амьдралын төлөө хичээл зүтгүүлгөө болоод бэлэн хоолыг бэлдэж өгөөд байна гэсэн үг. Тэр үнэн ч гэсэн ингээд цаашдаа ингээд амьдраад болчтын гэдэг буруу ойлголт улам суугаад байна. Тэгэхээр та өөрөө ухаантай хандаад заримдаа хатаа хандах үедээ хатаа хандаад амьдралтаа цензуртай байх хэрэгтэй шүү гэдгийг мөн анхааруулж байна. За гэр бүлийн үед бол та маш жаргалтай байна. Гэр бүл чинь маш тогтонго. Тэгээд ингээд ер нь ингээд учир зүггүй халийц салгаал ингээд ахгүй ч гэсэн яг гэр бүл дотроо ингээд гоё яд жаргалтай. Олны хил ам тийм юмнаас ингээд жоохон гадуур ингээд ийм тайван тийм амьдралын хэм маягтай байна. Тэгээд бас нэг анхааруулах картанд ирсэн зүйл болохоор өөрөө хүүхдүүдтэй гарах цаг хугацаагаа илүү ингээд анхаарах хэрэгтэй. Хэрвээ та өөрөө хүүхдтэй болвол өөрөө хүүхдтэй цаг хугацаагаа маш сайн зарцуулга хийж байгаа бизнесээ авч явах гээд энэ бүх зүйл дээр ингээд яг анхааралтай хандаарай. Тэгээд хэрвээ та хүүхдтэй байгаа бол маш бүр шаргуу байж болох тултал нь ингээд ажиллаад бүх зүйлээ хийх хэрэгтэй шүү. Яг хүүхдтэй олцсон үедээ ингээд хүүхдээ хангалттай хэмжээний авч явах хэмжээний мөнгө төгрөг тэр цаг завтай байх хэрэгтэй. Тийм хугацаа бүтээхэд бол та хичээх хэрэгтэй шүү. Учир нь ингээд таны хувь зайд бас нэг зүйл нь өөр хүүхэд нь эцэг ихтэй гомдох, төнөрхөх гэдэг ийм карт гарч ирсэн баггүй. Энэ нь болохоор магадгүй өөр хүүхдээ сонсох, хайрлах, цаг хугацааны хангалттай өгөх тийм зүйлээс үүдээд өгөөгүйгээс үүдээд хүүхдтэй томорхон хэрээр ч юм уу таны үл хайхрах тэгээд таны үгэнд орохгүй байх ч гэдэг юм эсвэл юу гэдгийг тантай хэцүү харилцаатай болох иймэрхүү зүйлүүд гарч ирэх магадлал өндөр. Яагаад гэвэл та өөр хүүхдийн хандлага бүхнийг хийгээд хайрлаад байгаа юм шиг боловч өөр хүүхдтэй тэрийг ингээд мэдрээгүй байх зүйлүүд ихээ. Тэгэхээр харилцаан дээр ч гэсэн анхаарах хэрэгтэй. Өмнөх үе шиг ингээд юу гэдгийг заавал заянжээ зоджээж хатуу үг хэлжээж ингээд ойлгох юм биш. Үе чинь шал өөр болсон те. Үргэлж хайрын хилэмжийг нэгдүгээр тавьдаг болсон. Ер нь бол загнах, зодох, зандрах гэдэг юм бол бүр ингээ байхгүй болсон. Тэгэхээр төдийрээр та өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Та өөрхөн үг хэллэг байгаа байдал ингээ бусдыг хайрлах зүйл дээрээ та өөрөө маш анхаарал хандуулах хэрэгтэй. Гэр бүлээ яаж сайхан авч явах уу, харилцаа албагаа яаж сайхан авч явах уу, өөр хүүхдээ яаж анхаарах уу гэдгийг та гэр бүлтэй байсан ч байгаагүй ч энэ зүйлүүд дээр маш анхааралтай байж энэ зүйлүүд дээр олон хүмүүсээс, олон багшнаас, олон сургалтаас ингээд гоё суралцах хэрэгтэй шүү гэдгийг бас нэмэлтээр анхааруулж хэлмээр байна.
За ерөнхийд нь базаад хэлбэл таны гэр бүл, санхүү, ажил карьер ер нь маш доктортой байна. Гэхдээ яг карьерийн тал дээр, ажил карьерийн тал дээр бол тиймч одоо юу байхгүй. Одоо бүр амар юм одоо ингээл тодорхойл гэлзал тийм бол байхгүй. Зүгээр мөнгө санхүүгийн тал дээр бол харин өөр байна. Яг гэхээр магадгүй хэрвээ энэнийг үзэж байгаа хүмүүс тийм ч одоо гадагшаа хүмүүс биш бол зөвхөн мөнгөн дээр анхаарна. Гадагшаа хүмүүс байсан ч гэсэн яг бүр тийм амар хямжилт ч юм уу тийм молгон жоохон баг гэсэн юм хүзэр буусан. Гэхдээ энэ нь одоо тодорхой хугацаанд шүү. Одоо тодорхой ирэх 10 жилийн хооронд 10 жилээс дараагаар бол таны зэний одоо энэ цамирлгууд энэ юмнууд чинь дахиад цоош нэр бичигдэнэ. Тэгэхээр тэр үеэс одоо юу болохыг мэдэхгүй. Тэгэхээр ямар ч ч ойрын бол 10 жилийн хугацаанд бүр нэг тийм одоо карьер нь ингээл дэш өгсөөл одоо ингээл бүр ингээд цойлоод байгаа бол байхгүй. Гэтэ тийм карьер нь унсан гэдэг юм бол байхгүй ш. Бас карьер нь унж байгаа гэсэн байхгүй. Ерөөдөө бол тэнцвэртэй ингээд гайгүй байна. Гэтэ карьераас илүү мөнгө санхүүгийн хувьд бол илүү дээшээ юм байх нэ. За таны амьдрал ирээдүйд ерөөдөө ямар хүмүүс одоо байх вэ гэдэг сэдв байгаа. Таны ирээдүйд ер нь бол яг түрүүний хэлсэндээ ер нь бол төстэй нилээн ер нь мөнгө санхүү ажил дээр бүх юм нь ингээд юм гоё тогтсон тэгш юм гоё хүмүүс байна. Нөгөө талаар бас яг энэний эсрэг хүмүүс таны амьдралд байсаар байна. Ингээд юунч болж бүтдэггүй байн асуудалтай байж идэг. Тэг ингээд дандаа л ингээд инкүүдийнхүү ингэчээж тэгчээж гэл ингээд юм гуйж идэг. Ингээд ерөөсөө өөрхөн төлөө хичээдэг хүмүүс ингээд байсаар байна. Энэ нь таны амьдралтаа цензур тавьдаггүй ингээд тэ тодорхой хил хязгаарыг тавьж чаддгүйгээс үүдсэн ингээд юм хүмүүс ахгүй юу. За тэр миний энэ мэн гэсээр байгаа нь ингээд ерөөсөө ингээд өөрийнхөө ингээд хүчин чадлыг олоогүй хүмүүс таны амьдрал цаашдаа байсаар байна. Тэгээд та ингээд урагшлах хэцүү, тэдэртэй туслах хэцүү ингээд амар олон хүмүүс амьдраад байгаа юм шиг тийм жоохон сэтгэл зүйн хувьд хэцүү байх гэдэг тал өндөртэй байна. Тэгэхээр анхаарлах үзэр дээр ирсэн мессеж болохоор ингээд хил хязгаарыг тогтоо гэж байгаа. Энэ хүмүүсийг одоо юу гэдгийг хичнээн хайртай байсан ч, хичнээн дотны ч бай, хичнээн юм байсан ч бай, өөрийнхөө төлөө амьдралд хичээх боломжийг нь олгоо. Битгий хүний өмнөсгүйгээд ингээд ийм байгаа дээ. Таны амьдрал зөвхөн хүчтэй одоо тийм гайхалтай танаас илүү хүмүүс байх эрхтэй. Тэгэхээр энэ хүмүүсийг амьдралдаа татаж энэ хүмүүсийг байхын тулд та өөрөө ингээд болж бүтггүй байгаа хүмүүсээс эхлээд зайгаа бариа. Тэр хүмүүсийн орон зайнаас гарах хэрэгтэй. Тэр хүмүүсийг амьдралаасаа чөлөөлөх хэрэгтэй. Тэр хүмүүс чинь үнэхээр өсөөд таны хажууд үнэхээр байхаа хүсэж байгаа бол өөртөө өсөөд ингээ хамт өрөөд ирнэ. Тэгэхгүйгээр зүгээр л хашиг хонжоо ардаг ийм хүмүүс болол за зин угаасаа ингээд юу гэдэм бие тооцсон ч гэдэг юм ингээд янз бүрийн хилам ч юм уу юм яриа таны амьдралаас явна. Тэр үнэхээр таны амьдралд байх эрхтэй, үн цэнтэй таныг хайрладаг хүмүүс л өөртөө өсөж хөгжөө таны төвшөнд хүрээд ирнэ гэдгийг бас битээ мартаарай. За таны амьдралын одоо яг энэ 2025 оны одоо эх жилийн амжилттай байх таныг ингээ хүчтэй байлгах өнгө юу вэ гэхээр энэ дэр бол хаар, бор, цэнхэр гэдэг гурван гарсан. Дээрэс нь алтан шаргал гэдэг өнгө бол илүү аз одод гинтийн боломж татсан энэ өнгө байна. Тэгэхээр энэ дөрвөн өнгийг та цээжлээд аваарай. Илүү энэ өнгийн төрлийн хувцсноо, дүмсөх, эд материалууд авах ч юм уу яг иймэрхүү тал дээр анхаарал 24 он чинь зөвхөн 24 он шүү. Илүү амжилттай, урагштай байх нэ. Өнгө олвол ерөөсөө тэр чигээр энерги ямар өнгийн хувцс өмсөн юу өмсөн тэр энергийг бид нар өөртөө татчихэдэг учраас тийм байна. Тэгээд хар өнгийг одоо юу гэдгийг шууд муу өнгө гэж ойлгож болохгүй. Тухайн ямар цаг үе юунд ашиглагдаж байгаа, яаж байгаа гэдгээс шалтгаалаад өнгө болгон өөрийн гэсэн одоо мөн чанартай байдаг. Цагаан өнгийг ч гэсэн бид нар гэгэл гоё өнгө гэж боддог боловч тохирохгүй үндэ тохирохгүй гэж байна. Буруу цаг үедээ ашиглавал тийм гоё өнгө бас биш болдог гэдэг ч юм уу. Өнгө заавал гэгэл гэлээгээд одоо тань гоё сайхан зүйлийг дуудана гэсэн үг бас биш. Хэрэгтэй үедээ хэрэгтэй зүйлээ дуудана гэдэг л өөрөө маш чухал аа. За тэгээд яг энэ групп дээр одоо бусад группээс онцлог нэг хүзэр юу байсан? Илүү болсон. За энэ дээр болохоор ингээд танд одоо ирж байгаа бас юм одоо зөвлөмж гэх юм уу одоо нэмэлт ийм өгүүлбэр карт байсан. Энэ нь юу гэсэн бэ гэхээр хүний амьдралд ингээд те маш олон зүйл тохино. Гэхдээ тэр бүр дээр одоо ингээд хүчтэй юм акцент буюу одоо юм сэтгэл хөдлөл гаргаад ингээд хүчтэй ингээд дийшээ дошоо болох хэрэггүй.
бүх зүйлийг ингээд байгаагаар нь гой хүлээж аваад энэ бүх зүйл угаасаа ингээд болох ёстой. Тэгээд би энийг харин ухаалгаар даавч чадвал энэ зүйл надтай тэм ч удаан байхгүй. Харин сайн зүйл ирэхэд хүртэх ёстой гэдгийг мэдрээд тултал нь хүртээд би энэс илүү хүртэж чадна гэд дээшлэх тийм бас хүчин чадалтай байх хэрэгтэй буюу зүгээр л ингээд байгаа газараа тасах хэрэггүй. Тэрнээсээ илүү гардаг тийм хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Шунал гээгүй хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг ингээд улам гоё ялгаж улам сайхан болгох тэр хүсэл тэмүүлэл чинь зөвхөн танд төдийгүй үр удамд чинь тэр сэтгэлгээ чинь үлднэ. Тэр бүх таны хүч чинь үлддэг. Тэр ген чинь үлддэг. Тэгэхээр ингээд хойшоо суугаад амьдралыг өрнөтгэд танд ч бай, таны үр удамд чинь ч бай. Үнэхээр хайран тэгэхээр өөрийнхөө үр удмын төлөө өөрийнхөө төлөө тултал нь ингээд гоё хичээгээрэй гэдэг ийм мессеж карт болсон шүү. Тэгэхээр таны амьдралд хамгийн сайхан бүхний хүсээрөө ерөнхий уншлага маань ингээд дуусчихна. Гэтэ нэмэлт уншлага бол байгаа. За нэмэлтээр нэгдүгээрт одоо төлөвлөж хүсэж байгаа зүйлтэй ирээдүйд амжилт авчрах уу? Хоёрдугаарт таны мөрөөдөл тань биелэх үү? Гуравдугаарт бусдын зөвлөмжийг даах уу? Эсвэл яг өөрийнхөө дотроос бодогдоод байгаа мэдрэмжээрээ ингээд цаашдаа явбал танд амжилт болон бусад хүсэж байгаа зүйлүүд тань ирэх үү? За ирээдүйд танаас гарах зүйлс бол амжилт юу вэ? Буюу яг таны амьдралд ямар зүйлс гарах гэдэг нь тэрний өмнө та ямар сэтгэл зүйтэй байвал зүгээрээ тэгээд эн чинь яг танд ямар амжилтыг бүтээж өгөх гээд байгаа юм те. За тэг ямар хүмүүсээс эртхэн зайгаа барих хэрэгтэй, явуулах хэрэгтэй юм бэ? Ямар хүмүүстэй та хамт байвал таны амьдралд өөрчлөлтүүд ирэх гээд байна гэсэн нэмэлт сэдв байгаа. За тэгээд эдрийгээ та нар маань сонсхийг хүсвэл зааврын дагуу дээр гарч байгаа зааврын дагуу хаалттай группт ороод ирээрэй. Хаалттай группт нэмэлт маань орсон байх болно. Тэгээд таныг хүлээж. За та бүхэн маань комент хэсэгт би амьдралдаа хамгийн сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг гэж гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. Та нартаа хамгийн сайхан бүхний хүсье. Юу сонсон цагаан өслөн сэтгэгчлэн мөтгөлтгой дараагийн хүзрийн мэрээр болцлаа. Түр баяртай. Ингээд 3 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн мэргэлөө шилжцгээе. 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил. За хамгийн ихний сэдв болвол таны амьдралд гарч ирэх маш том боломж юу вэ гэсэн сэдв байгаа. За энийг болохоор ерөөдөө яг энэ хүзрийн мэргүүдийг яг таны хувь заяа, хувь тавилантай холбоолж ерөөдөө гаргаж ирж байгаа гэдгийг санаарай. За таны хувьд ирэх за 3-8 жилийн дотор гарч ирэх маш том нэг боломж байсан. Энэ боломж нь юу вэ гэхээр ер нь бол та яг гадагшаа гараад яг өөрийн хүсэл зорилгын дагуу маш том бизнес эхлүүлнэ. Тэгэхээр Монголдоо ерөөсөө биш байх нэ. Ямар нэгэн оршуу цугаа хэрвээ гадаадд байгаа бол тэр газраасаа бас нэг өөр газар очно гэсэн. Ямар нэгэн байдлаар энэ байгаа газраасаа өөр нутаг дэвсгэрт хилт аваад тэндээсээ та маш амжилттай бизнес хийх ийм боломж танд гарч ирнэ. Гэхдээ энэ таны амьдралд заавал байх ёстой зүйл мөн үү гэвэл биш. Энэ нь юу гэсэн үг гэхээр ер нь таны хувь заяанд олгогдох боломж гэсэн. Учир нь та өмнө хасандаа ерөөдөө маш ингээд ийм бүр албаны ч юм уу бүр нэлээд юм нэр хүндтэй хүн байсан байх магадлал өндөртэй. Тэрнээс үүдээд бүр улс орон дамжиж бас ингээд хүмүүст их тус хүргэж ингэж явж исэн магадлал өндөртэй учраас энэ насанд тань тийм боломж гарч ирнэ. Харин та тэр үед шийдвэр бол яг таны хувьд 100% гэсэн. Та тэр боломжийг аваад үнэхээр гадагшаа аваад тэр хийх бизнесээ эхлүүлэх үгүй юу гэдэг бол таны сонголт. Энэ дээр бас анхааруулга картн дээр нэг юм гарч ирсэн. Яг тэр үед яг үнэхээр эргэлзүүлэх таныг эмгцүү болох зүйл юу вэ гэсэн чинь сэтгэл зүйн доктортой байдал гэж байгаа. Хоёрдугаарт итгэх буюу бусдад итгэх гэдэг энэ хоёр зүйл дээр гарч ирнэ. Яг ингээд та сонсоход за яшгүй ингээд ийм юмнаас олж байвал тийм том боломж алдах хүн биш гэж бодож магадгүй. Гэхдээ тухайн үеийн таны сэтгэл зүй маш хүнд байж болно. Дээрээс нь та ерөөсөө хүнд итгэж чадахгүйгээсээ болоод танд энэ боломжийг олгосон хүмүүстэй хамтарч чадахгүй ингээд дараагийн алхмаа хийж чадахгүйгээсээ болоод энэ боломжийг алдах магадлал өндөртэй. За энэ бизнес ч юм уу энэ зүйл танд яг яагаад боломж гэдэг зүйл орж ирээд яг зөв гадагшаа бизнес эхлүүлэх хэмжээний юм хийх яг ямар алгаатай гэж бодож магадгүй. Энэ таны амьдралдаа тань олж исэн
сарын орлого тэр тухайн сарын орлогыг чинь бүр 10 20 дахин үржүүлсэн хэмжээнд зөвхөн нэг сарын хугацаанд одоо ингээд гадагшаа байх тэр үр дүн бүр тийм хэмжээнд одоо танд ашиг орлого авчирнаа. Яагаад үг гэхээр таны хувь зээнд заавал байх ёстой биш ч гэсэн ингээд нэмэлтээр орж ирсэн таны дээрсэн боломж тэгэхдээ бас таны одоо ингээд явж байгаа зөв үеийн үр мөн дагавраас үүдсэн буюу бусдад бас ингээд тусалж исэн үр дагавраас үүдсэн одоо тэр мөнгө санхүүгийн хувьд бас маш том юм хувь нэмэр орж ирсэн байна. Тэгэхээр зөвхөн өмнө насны төдөөгүй энэ насанд хийж байгаа одоо таны тэр зөв алхмууд бусдад тусалчээ гэдэг, бусдыг хайрлчээ гэдэг яг тэр одоо буйнаас үүдэж танд ийм том боломж гарч ирэх нэ. За энэс өмнө та сэтгэл зүйн хувьд өөрийгөө удирдах, контролдож чаддаг байх буюу магадгүй бяцлал хийх ч юм уу, ер нь сэтгэл зүгээ ингээд бүрэн удирдах чадах. Дээрэс нь хүмүүс одоо тэг ямар ч байж болно гэдгийг ингээд бүр маш сайн тултал ойлгох. Үнэхээр хайрлаж исэн, үнэхээр бүр одоо миний итгэл түн шүү гэж бодож исэн хүн хүртэл таныг одоо маш их зүгээр гомдоож болно. Эсвэл одоо энэчтэй гэж бодож исэн хүн таны амьдрал тусалж танд одоо хамгийн сайн сайхан дурсамжийг бүтээж болно. Тэгэхээр бид нар хүнийг таашгүй амьдралд юу ч болж болно гэдгийг ойлгох. Ер нь үүнээс үүдэх маш олон үр дагаврууд таны амьдралд юу гарах магадaltaй буюу одоо нөгөө ийм байгаа байхгүй юу? Таны амьдралын одоо энэ гол төлөвүүд гэж байдаг. Одоо гэр бүл, мөнгө санхүү, ажил хэрээр, одоо хүн хоорондын харилцаа, нийгэм гэдэг ингээд энэ төлөвүүд байдаг. Энэ төлөвүүдээс таны хувь зээнд болохоор харилцаа холбоо гэдэг зүйл дээр маш хүндэр гарсан буюу дээрс нь энэ дээр одоо муу үеийн үр дагавар гэдэг зүйл буюу таны одоо ингээд нэг жоохон хүмүүстэй буруу харилцаж исэн ч юм уу, буруу одоо мессеж өгж исэн, буруу сэтгэл төрүүлж исэн өмнө насны ч агаад энэ насны тэр байдлуудаас үүдээд хүмүүс таныг жоохон гомдоох, эсвэл хүмүүс танд төсөөлж ирснээс шал өөр хандах. Иймэрхүү юмнууд ингээд амьдралт чинь одоо нэг төдийгүй бүр нэлээд их гарах хандлагатай байна. Тэгэхээр та өөрөө энэ хувь зайгаа засах бүрэн дүрэн боломжтой. Яаж вэ гэхээр та өөрөө хүмүүст хандах хандлагаа одоо бүрэн өөрчлөх. Дээрээс нь хүмүүс танд яаж хандах хандлагыг огт одоо тэгж хүндээр тусгаж авахгүй байх. Дээрээс нь сэтгэл зүйн хувь дээрээ та бүрэн анхаарч энэ төрлийн сургалтуудыг авах, сэтгэл зүй гэж юу юм, сэтгэл судлал гэж юу юм, бяцлал гэж юу, энерги гэж юу юм те энэ чиглэлүүдийн зүйлүүд дээр илүү ингэж судалж өөрийгөө бэлтгэж чадвал таны амьдралд ирэх гээд байгаа энэ одоо хүнд цохилтууд гэдэг юм ер нь байха болно гэсэн. За хоёрдугаарт таны ирээдүйн мөнгө санхүү, ажил, карьер, гэр бүл ямар авах вэ гэж юм. За гэр бүлийн хувьд бол яг ер нь бол ийштэй жоохон мөнгө санхүүгийн тал дээр маргаан, эсвэл төрөнгийн тал дээр маргаан гарч өрнөд болцсошгүй. Тэгэхээр анхааруулаг картан дээр одоо өөрийн хувийн өмчжээ янз бүрийн зүйлээ одоо эргэн тойрны хайртай дотны хүмүүстэй ч байсан гэсэн нэг ил задгай байгаад би ийм юмтай би ингэдэг тэгдэг гэд нэг яриад ах хэрэггүй. Хувийн зүйлээ хувьдаа байлгаж сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөрөө юу гэдгийг магадгүй та өөрөө байртай бол тэрийг ингээ хамтан эзэмшигч болгооч гэдэг юм. Одоо юу гэдгийг ямар нэгэн тийм мөнгө санхүүгийн тал дээр өөрөө хувийн гэж бодож байгаа. Энэ бол одоо насан туршдаа миний зүйл байх ёстой гэж бодож байгаа зүйл дээр нявхар хандаа анханасаа. Тэгээд дундын өмчсөлд дундын зүйлүүд дээрээ бас яах вэ? Хин хин хичээл сэтгэл орсон тэм зүйл нь байх уу гэдэг. Ерөнхийдөө миний юм чиний юм гэдэг зүйл тустай, бидний зүйл гэдэг зүйл тустай гэдэг одоо энэ хэл хязгааруудыг анханасаа маш сайн зөв тавьж чадвал иймэрхүү том зөрчилдөөнүүд гарах нь бага. Түүнээс бие биедээ хайртай байх, хайр дурлал, аз жаргал тийм зүйлүүд бол бүр нэг тийм хэцүү зүйлүүд асуудлууд үүсэхгүй. Буруу ойлголцлоос үүдсэн одоо 3 дахь читгээдийн тийм асуудлуудаас гарах магадлал өндөртэй. Энэ нь болохоор одоо юу гэдгийг бүр ингээд нэг 3 дахь читгээд амьдралд нь орж ирээс хамраад нэг нь ингээд одоо юу гэдгийг араар нь тавиад ч юм уу ийм асуудал биш. Хэрнээсээ зүгээр ийм буруу ойлголцлоос үүдсэн нэг хий тэмээ харцсан байдлаас үүдсэн тиймэрхүү асуудлууд гарч ирэх магадaltaй учраас энэ дээр бас ерөнхийдөө анханасаа зэнзүүртэй хандаад хин хиндээ итгэл үнэмшлээ улам бат бих болгоод гэр бүлийн харилцаа холбоон дээр анхаарад гэр бүл гэж юу юм одоо итгэлцэл гэж юу хайр гэж юу юм гэр бүлээ авч явах одоо тэр арга ухаан эмэгтэй хүн байх эрэгтэй хүн байх тэр одоо зүйлүүд гээд хувь хүн болон гэр бүлийн тал дээрх бас сургалтууд
дийг бас нэлээд ингээд тасралтгүй аваасаа гэж хүсэж байна. За энэний дараа мөнгө санхүүгийн тал дээр бол тань мөнгө санхүүгийн тал дээр ер нь л бол нэг тэгж гүн гүнзгий их уналтанд ороод ах үеуд нэлээд бага байна. Гэхдээ бүр ингээл амжилт олоод ах үеуд нь бол нэлээд зүүн одоо саяныхоо энэ дээрээс нь 50 бас нэг одоо яг 50 гаруй насны үед чинь бас нэлээд тийм боломжууд гарч ирнэ. Буюу насны одоо бүхсэнд гэж ярьдаг шүү дээ, тийм. Ер насны яг тэр яг хойд нь бол тэгж их боломжууд гарч ирэх гээд байна. Тэгэхээр та яг одоо энэ цаг мөчтэй болоод энэ цагаас одоо хоош ерөөдөө байнгын мөнгө санхүүгийн хувь доктортой байхыг хүсвэл яалчгүй та зорилгоо өөрчлөх хэрэгтэй. Хит мөнгө санхүү дээр төвлөрсөн зорилготой байгаа учраас мөнгө санхүү гэдэг зүйлийнхаа наан буугаад одоо амьдралын динамик байдаг байхгүй юу? Жишээлбэл эхлээд зовлонгийн дараа мөнгө, за мөнгөний дараа тэр гэж ингэж явж байгаад хамгийн одоо тэр дээд нь гэгээрэл сэхэрэл гэдэг ч юм уу. За тэгээд гэгээрэл сэхэрлийн наан хүнд туслахны тэр ингэж зөндөө олон зүйлүүд байдаг байхгүй юу? Та нэгэнд хүмүүс туслах эсвэл нийгмийг өөрчлөх ч юм ингээд юм том зорилго өөрийнхөө хүрээг бүр ингээд тэлээд ингээд бүр нилээн ингээд нийгэм тустай чиглэлийн зорилго тавих хэрэгтэй. Тэгээд тэр чинь ингээд бусдын амьдралд үнэхээр эерэг гой сайхан өөрчлөлт хүргэж хэмжээний байж чадвал хүссэн өдөр мөнгө гэдэг зүйл таны араас одоо бонусанд нь ирдэг юм гэдгийг битэн мартаа. Бид нар ямар зорилго тавин тэрнийхээ наан ер нь бол дийлэнхтэй буудаг. Гэтэл мөнгөтэй болох зорилготой тий мөнгөний төлөө зорилготой байвал тэрнийхээ наан буудаг. Буюу бид нар зовлон гэдэг хэмжээс хэмжүүртэй буудаг. Эдгээр ерөөсөө хэмжээс хэмжигдэхүүнүүд хана штэ хэмжээстүүд. Тэр энэ хэмжээстүүдийн бид нар хаана байх вэ гэдгийг зорилгомоо шийдэж өгдөг. Тэгэхээр зорилгоо та маш том байж том зүрхтэй бай гэсэн том сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэрнийхээ төлөө хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Тэглээгээд өөрийгөө гаргуунд наяад бусдын төлөө ингээд бүх юмаа бариад туслах гэсэн үг биш. Энэ юусоо биш шүү. Олон хүнийг ажлын байртай болох хэмжээний би одоо юу гэдгийг бизнестэй болно гих мэтчлээ одоо арай том зорилготой тэрнийхэн төлөө хичээнэ. Түүнээс биш байдгаа бариад бүхнийгээ бусдад өгөө тусал хийж байгаа юм биш ээ. Бусдад ингээд таны одоо тэр тавьсан замын дагуу явхад маш гоё амжилттай байх үс хэмжээний тийм том гоё үр дүн өгөхөцөл зорилго хэмжүүртэй байгаарэ гэдэг юм. За ажил карьер таны хувьд бол үнэхээр цааш та маш өндөр карьертэй байна. Ажилчин ч амжилттай, карьерчин ч маш тогтонго болон түүнээс дээш байна. Ер нь нэг хүчтэй уналтууд бол байхгүй. Гэхдээ одоос 1-2 жилийн дараа яг карьертэй ч холбоотой маш том асуудлууд үүсэх магадлалтай. Гэхдээ та энийг хайртай хүнийхээ тусламжтайгаар маш сайн давж чадна. Буюу таны зүрх сэтгэлийг олгодог, таныг үнэхээр хайрладаг хүний тусламжтайгаар та энийг бүрэн дүрэнд авах боломжтой гэж картан дээр буусан. Тэгэхээр маш зөв хүмүүсийг хүрээлүүлснээр ерөөдөө та яг хүнд хэцүү үедээ амархан даван туулах боломжтой. За ирээдүйд ерөөдөө тантай ямар хүмүүс хамт байх вэ гэхээр ер нь нэлийн өөртөө ихтэй юмыг ингээд даван туулж чаддаг, амьдралын зорилго хүсэлтэй, буюу амбицтай юм хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс таны амьдралд маш их байна. Тэгээд юу л нэг л шийдсэн бол нэг эргэл буцалтгүй байдаг. Энэ нь танд ер нь бол яг ийм хүмүүстэй хамтайхан таны амьдралыг маш урагштай, түлхцтэй байна. Гэхдээ та ингээд нэг өөрийн бодол санаагаа алдах ч юм уу тиймэрхүү зүйлүүд гарч магадгүй. Одоо жишээлбэл хүний за энэ хүн хийгээд энэ хүн болсон юм чи энэ хүний л замаар явчих. Энэ ингээд ингэсэн чи ингийг чи гэдэг одоо тийм өөрхөн тархийг алдсан ч юм уу нэг жоохон тиймэрхүү байдал үүсгээд хамаатай. Яг мэдээж хэрэг урам зориг хүч чадал болно. Гэтэ маш тэнцвэртэй байгаад айл болох. За би өөрөө ийм хүн болохын тулд би өөрөө бүрэн дүүрэн шийдвэрээ гаргаад тэрнийхэн хариуцлагыг хүлээгээд тэг ингээд амжилттай ийм өөрөөсөө урам зориг авсан байхын тулд яах хэрэгтэй лээ, надад ямар ур чадварууд байх хэрэгтэй лээ гэдэг тэр нарийн тооцооллуудыг ингээд гаргах хэрэгтэй гэсэн үг. За таны одоо амжилт дагуулах, амжилттай байлгах 24 оны өнгө юу вэ гэхээр 2024 онд та ногоон, цэнхэр, ягаан гэсэн энэ 3 эмгэлтэр цагаан гэсэн үгүүд байна. За цагаан үг нь болохоор илүү нэг Азийн буюу одоо гинтийн тийм Аз дуудах өнгө. Нөгөө 3 нь болохоор илүү нэг амжилттай байлгах, илүү одоо юм таны энергийг дээш нь байлгах,
Энэ 3 гэсэн үг тэгэхээр өдөр тутамдаа өмсөж байгаа хувцас, идэж хэрэглэж байгаа зүйлүүдээ энэ өнгийг зөвхөн 24 онд давмгай байлгавал танд маш ээлтэй өнгөд байх нэ. Тэгээ энийг үзэж байгаа ер нь ихэнх хүмүүст зөвхөн 24 онд эхэлдэггүйгээр евгэр нь одоо ерөөдөө байнгын тогтмол гэсэн үг шүү. Цэнхэр өнгө бас их ивэлтэй тохиромжтой байх магадлал ер нь их өндөр гэж карт дээр гарсан. За яагаад вэ гэхээр энийг үзэж байгаа хүмүүс ингээд ер нь л маш гой өндөр энергитэй, дээрэс нь яг нөгөө нэг юм хувь заяа өндөртэй, ер нь амьдралд одоо хандах хандлагамж бай, амьдралд альтай зүйлээ хийж байгаа тэр гаргаж байгаа үйлдэлүүд, тэр үйлдэлийн цаана байгаа хандлага, за тэр хандлагын цаана гарч байгаа тэр сэтгэлэндээ тэр зүгээр л энэ хүний оршинл нь байж байгаа нь гэд маш хүчтэй. Тэгээд энэ бусдаас арай өөр онцгой төрлийн хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм хүмүүст илүү нөгөө хөх төлийн өнгө буюу цэнхэр хөх өнгөнүүд илүү тохиромжтой байдаг. Энэ өнгнөөсөө илүү ирч хүчийг авч одоо илүү их одоо амьдралын хувь заяанда эерэг өөрчлөлтүүдийг авчрах өнгөө болгож явбал бас их тохиромжтой байдаг гэж үздэг. Тэгээд өмнөх хоёр дээр бол Азийн тоо юм хэлж өгөөгүй. Гэхдээ энэ картан дээр санамсаргүй байсан үзрэн дээр таны Азийн тоог гаргаад ирсэн. Тэр тоо нь болохоор 7-гийн тоо. Тэгэхээр бас 7-гийн тоог амьдралдаа одоо хэрэглүүл ер нь бол их хазтай байж амьдралдаа сайн сайхан зүйлүүдийг их дуудах боломжтой. За тэгээд ерөнхий уншлага бол энэ хүрээд дууслаа. Одоо харин нэмэлтээр за нэгдүгээрт одоо төлөвлөж байгаа хүсэж байгаа зүйлтэй нэрийдүүд амжилт авчрах уу? Одоо яг хийдимий зүгээр ямар ч юм хувь зайд чинь ивэл одоо авчрах те яг амжилт авчрах зүйлийн төлөө биш хийдимий зүйлэн төлөө одоо энэ үнэхээр эсвэл амжилт авчрах таазад авчрах амьдралыг тань бүр өөрчлөх зүйлээ зөв хийгээд гэнэ үү? За хоёрдугаар таны мөрөөдөл чинь яг биелэх үү? Гуравдугаар бусдын зөвлөмжийг дагах эсвэл өөр хороо явах буюу бусдыг дагаад байвал үнэхээр амьдрал чинь гой сайхан болох гэдэг нь эсвэл яг өөрийн тэр дотоод болгоноос бол амьдрал чинь гол өөрчлөлтүүд гарах гээд байна уу? Алийг нь сонгол ер нь хамсахгүй байх уу те. За тэгээд ирээдүйд танаас гарах одоо золиос бол амжилт юу вэ? Одоо яг ямар золиос танаас гарах гээд байна? Энэ золиосыг одоо гаргахын тулд танд ямар хичээл зүтгэл одоо ямар сэтгэл зүйн бэлэн байдал хэрэгтэй байна. Тэгээд ямар амжилт танд ирэхээр үнээс үүдэж тийм ээ. За тэгээд ямар хүмүүстэй эртнээс хамт байж ямар хүмүүсийг явуулах хэрэгтэй вэ гэсэн сэдвтэй байгаа. Хэрвээ та нэмэлтийг авах эсвэл зааврын дагуу хаалттай групптэй ороод ирээрэй. Тэгээд нэмэлтээрээ уулзцгаая, хүлээж таныг. За ингээд ерхий уншлага бол дууслаа. Та бүхэндээ хамгийн сайхан бүхний хүсье. Комент хэсэгт бүхэл оршихуйн дээд хүчин зүйлүүд миний амьдралд даацаад хамгийн сайхан бүхнийг уршиг болгоё гэд гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. За ингээд дараагийн хөзрийн мөр хүртэл түр баяртай.